За сар болгон нэг түүхэн киног ярилцаж тэгээд тэр киноны алдаа зөрүүний бодит түүхэн юу юм бэ гэдэг дээр нэг подкастын дугаарыг зориулдаг. За энэ удаад Америкийн нэгдсэн улсын 2007 он бүтээгдсэн Марко Поло гэдэг яг тийм нэртэй кино байгаа. Энэ киног тойроод ер нь бодит түүхэн юу юм бэ? За бас зарим дэгстүүлсэн за бодлуулсан бас юу юм бэ гэдэг дээр өнөөдрийнхөө сэдвийг явна. За яг би бас энэ киног 2 цаг 45 минутын за үзэгч олонд бол нэг санал болгомооргүй кино ойлгохтой. Гэхдээ бодит түүхээс бус нэг тийм холдоогүй зөвнөлт гэхээс илүү бас нэлээд бодит түүх рүү хазаасан тийм кино байна гэж ойлгосон. Киноны үйл явдлыг та товчхон дурдаа тэгээд сэдвэр гарыг. Тэр нь чивтэрчээр нь жоохон кино бут авах мгээ шүүмж гэдгийг яг шүүмжлэх гэж ойлгож байна. Тэгээ шүүмж гэдэг бол бас сайн талын магтсан юм байж болно. 2007 онд Америкийн энэ бол нөгөө чи үзээд жигтэйхэн хуудаад байгаа энэ ч нөгөө телевизийн сурал маягаар эхэлж хийгээд тэгээ хурангуулсан гэдэг байхгүй. Тэгээд тэгтээ 2007 он гэдэг бол одоо бас Монгол судлал нэлээд хөгжсөн, Монголын түүхээр их олон ном бичигдсэн. Монголын түүхийг бас арай өөр өнцгөр одоо хардаг үед хийгдсэн кино учраас харьцангуй их гайгүй. Тийм юу ер нь кино зохиол бол их амархан штэ. Марко Поло нас орж байгаагаас эхэлж байгаа штэ нас ороод тэгээд нэг лам хурж ирээд хөрхий хойдохын нөгөө юу Христосын шишний эс орчин нөгөө хүн чинь нас орохоос өмнө нэг өчих ёстой штэ. Тэгээд тэр өчих гээд ирэхээр нөгөө Марко Поло чинь би яг үнэхээр яс ингээл алтан гэргээ гаргаж харуулаад бортгон малгай хатны бортгон малгай гаргаж харуулаад ингэж байгаа. Тэр авдарт яаж багцсан мэдгүй жижиг авдар авчираад тах шиг байсан. Авдраасаа том малгай гаргаад тавьчихлээ. За тэгээд тийм маягаар ягаад тэгээд нөгөө тэр хүний дурсамж маягаар мань хүн нөгөө Генуя хотын шоронд одоо нөгөө Венец хот Генуя хот хоорондоо байлдахад мань бүр Монголоос буцаж ирснийхээ дараа тэр дайнд оролцоод олзлогдоод Генуя хотын шоронд байхад нь зохиолч Рустичелли Рустичиано гэлөө нөхөр таад үхээ яриач гэж хагаад бичиж авч байгаа маягаар энэ үйл явдлыг өгүүлсэн байдаг л да. Ерөнхийдөө Марко Пологийн ертөнцийн сонирхчин гэж одоо элдэв сонинч үлээ. Тийм нэртэй номны үйл явдлыг ерөнхийдөө их сайн барьж хийсэн кино л. Тэр харин номон дээр нь жоохон баналтай хэсгүүд гараад идэг. Тэрийг нь оруулаад хийчихсэн бас нэг тийм тал байгаа л да. Нөгөө кино таны хэлснээр хятад одоо аялж исэн түүхээрээ одоо гэхээр кино чинь уул нь монголчуудын тухай байтал харин дахиад түүх энэ кино чинь дахиад гуйваад явчих юм шүү. Чайнаг явчихж байгаа шүү дээ. Тий. Яг Марко Пологийн өөрөх номонд нь бол Катай орон гэдэг байгаа шүү дээ. Катай орон. Улс биш. Монгол улс тэгээд Катай орон гэж яригдаад байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг Монгол улсын дотор Хятад гэж нэг орн байна, Монгол гэж нэг орн байна, одоо өөр гэж үдгийг Перс гэж нэг орн байна ч гэдэг юм уу те. Тэгж тэр ойлголтын хүрээнд гэхдээ орчин үеийн үзэгчдэд бол Марко Поло ч Хятад явсан биш гэдэг ойлголт төрөхөөр тэр эхэн дээр бол тэрийг жоохон хүмүүст буруу ойлголт төрөхөөр тэгж гаргачихсан юм харагдана л. Тэрнээс яг ном дээр нь байгаа бодит түүхэн өгүүлэмж гаргахыг хичээсэн биз дээ. Тий. Катай орон гэдэг нь шүү дээ. Улс биш. Улс орон хоёр чи ялгаатай шүү дээ. Тэр таны хэлсэн хайрцагнаас нэг чулуу гаргаж ирээд байна уу? Тий. Малгай нь болохоор Монгол хатны малгай. Бортгон малгай. Тий. Тэр чинь нөгөө нэг Ил хаанд юунаас Хувлын хаанаас явуулсан хатныг хүргэж явж жагаад тэгээд тэр киноны үйл явдлаар бол Хувлын нас ороод тэгээд нөгөө очиж исэн Ил хаан ч нас ороод тэгээд нөгөө хатан чөлөөтэй болоод тэгсэн чинь дараагийн Ил хаан би авах хэрэгтэйгээд тэр хатны навч явахт нь мань хүн бортгон малгайг наваад олчиж байгаа маягаар
Гэхдээ амьдрал дээр тийм байхгүй л дээ. За өөрийнх нь аяллаа түүх болон кинон дээр аав хоёрыгаа дагаад худалдаач аав хоёрыгаа дагаад тэгээд ингээд Монголын зүг Катай улс тэгээ Катай улс руу зүгүүлж байгаа. Энэ маршрутын хооронд бас нэг үйл явдал болж байгаа юм шиг гарч байгаа. Тэнд бас нэг Иерусалим ариун тос авах чөлөө хүргэх нэг юм ажил. Дээр нь тэр нэг лам хамт явж байснаа буцаад халираад буцаж байгаа шиг тэгснэ Монголын орон нутгийн нэлийн дөх тусам нэг тосгонд байж хат нэг Монгол цэргүүд нэг бахан тесрэх бөмбөг хайж бариад нэг ийм үйл явдлууд болоод байна. Энэ ном дээр байдаг үйл явдал уу эсвэл бас юуг харуулах гэсэн тэрийг яг тэр хин чин Марко Пологийн аав Николо Поло тэгээд тэрнийх нь ах Матео Поло гэж хоёр нөхөр чи эхлээд нөгөө Монголын худалдаачдын жин дагаж явсаар гоод одоо дайдуу нийслэлд очисон гэж. Тэгээд эн чин Марко Пологоос баг юунаас өмнө баг 10 хэдэн жилийн өмнө энэ хоёр ч нөгөө хард ангис нэг Италийн худалдааны бомбтууд байсан гэсэн шүү дээ. Тэнд ингээ пүүс байгуулаа. Тэгээд тэндээсээ эхлээ зөчийн улсын нийслэл ороод тэгээд тэндээсээ Бухар ороод тэгээд Бухараас Монгол ороод тэгээд одоо тэндээсээ Перс рүү буцаж ирээд тэгээд буцаж явхад нь бол одоо Монголын их хаан тэр Ромын Папламаас ариун шүтэн лам олж ир гэсэн үр өгсөн гэж. Тэгээд хоёр нөхөр буцаад одоо гарахтаа нөгөө Маркогод 17 настай үг аваад гарч байгаа байхгүй. 4 жил аялж ээж одоо Монголын нийслэлд хүрсэн. Тэгээд тэр ингээ явсаар гоод нэг хятад хэл дээр ирж байна гэд тэгээд хятад хэл дээр ирээд нэг эзэнгүү хотод ороод ирсэн чинь нэг баахан монгол зэрэг дахиж гарч ирээл учиргүй ингээл тойрч таггаал гар бөмбөг шидээдгүй тэр зэвсэггүй худалдаачдыг тэрх ер нь ямар хэрэг байх вэ? Би зүгээр тэр кино хийсэн улсууд нь монголчууд ийм гарнат марнаттай байсан гэж харуулахын тулд л хийцэн идэв багш. Тэрнийш зүгээр хөрхийг эмгүү хүмүүсээ худалдаачдаг. Ирээ та нар юу улс вэ гэх үстэй тэр чинь тий. Гар бөмбөг шидээ сүрийг үзүүлээд байх шаардлага байхгүй шүү дээ. Тэгснэ кинонд ч энэ чи ханаас биднийг тосгоор явуулсан цэрэг үйштэй болоо өвчиж байгаа. Тэгж одоо хүнийг тосч авдаг хүн гэж байдаг юм. Монгол хүн ч одоо хадаг сүутэйгэл угтдаг болохоос ш хүн хүрээд ирэхээр нь гар бөмбөг шидэж угтдаг монгол хүн гэж байхгүй л дээ. Тэгээд худалдаач алтан гэрэгийг харуулсан чинь нэг бөмбөг шидгээ болчихж байгаа шүү дээ. Тий. Ер нь тухайн үед алтан гэрэгээ мөнгөн одоо өөр тийм ирэмби одоогийнхор нэг дипломат паспортууд Энгийн албан дипломат гэдэг 3 төрөл байлаа шүү дээ. 3 байсан бахан. Тий. Тэгмүүд алтан гэрэгийг бүр зүгээр жирийн худалдаачдад өгсөн байна гэсэн юм. Одоогийнхор нөгөө хөх паспортыг. Одоо Марко Пологийн бичснэр бол одоо энэ чи хаан чин Ромын Папламаас ариун эрдэнэ олж ирдэг. Тэр кинон дэр тэд чи эхлээ Иерусалим ороод Иерусалимаас нэг тийм ариун тос гэж нэг юм аваад байгаа үсттэй. Тэр чи нөгөө Иерусалимын одоо Христос бурхан амьд байх үедээ одоо ордог байсан сүмийн нөгөө лааны тосноос авч байгаа байхгүй. Тэр нэг ингээ үе үед Христосыг амьд байхад асааж ирсэн лаа гэдэг. Өөрөөсөө унтраадгүй. Тэгээ тэрүүгээрээ одоо их ариун тос гэж үзэж байгаа юм да. Тэгэж одоо тийм юмд явуулсан учраас нөхдүүдэд дипломат паспорт өгсөн юм шиг. Тэгээд одоо Марко Пологийн өөр юм бичсэн юм. Тэгвэл тэд нар бол ялчгүй тэр одоо гэргийнхээ хүчээр бол тэр алс газар ямар ч одоо зовлон зүтгэргүйгээр аялаад ирсэн тухайга бичсэн байдаг. Яг бол тэр үед ч нөгөө ийм их Монгол улсыг хэрсэн худалдааны сүлжээ эд сайхан ажиллаж исэн үе, өртөөнүүд эд сайхан ажиллаж исэн үе. Тэгэл өртөөнөөс өртөө рүү яваал өртөөнд очиж алтан гэргээгээ үзүүлээл, онлогоо юулээл, дараагийн өртөөнд очиж ингээ явчих болж байгаа байхгүй. Тэрийг энэ бол нэг утгаараа Монголын эзэнт гүрэн болвол одоо тэр үеийн худалдааны хамгийн том чөлөө төс байсан гэж хэлэхэд болно. Энэ Питер Франкопан гэж хүний бичсэн Торгоны замууд гэж ном байдгийг. Тэр номон дээр бичснээр бол тэр үед Александрийн бомбонд гайлын татвар 30% байхад бол Монголын эзэнт гүрнээр явхад одоо
5% ч үгүй их бага. 3-5% дотор авдаг байсан гэж бичсэн баг. Тэгэхээр зөвхөн Александрын бомбд, Египтийн Александр хотын бомбд ч 30%. Тэгээ Александрт ирж 30% төлчөөд тэндээс бүр хаа байсан Египтээс Монгол хүртэл 3% төлөөд явна гэхэр чинь маш мундаг чөлөө тодорхойлолтын бүс байсан болж таарад байгаа. 10 дахин бага татварын 10 дахин бага татвартай. Гэхдээ чиний туулж байгаа зам чинь 10 дахин урт биш үү? Тэгтээ найдвартай хамгаалт сайтай. Тэгээ өртөөнүүд хамгаалт сайтай. Монголын эзэн хааны өртөөг одоо өвмүүлж төвөх ямарч боломжгүй. Хэдийгээр Марко Полог очиж явах үед бол нөгөө эзэнт гүр маань энэ чинь хөвлийн хариг бүхийн дан явчихсан. 1260 онд болсон үйл явдал шүү дээ. Тэр дан чинь 62 онд. Марко Поло чинь бүр 71 онд гараад 75 онд юунд ирж байгаа шүү дээ. Дайдо хотод ирж байгаа шүү дээ, тий. Тэгвэл тэр үед бол хөдөлთა хуучин хэвээрээ чөлөөтэй яваад байдаг. Тэр нь бол хэвээрээ байсан юм шиг. Хоорондоо хаан ширээний төлөө байлдаж муудалцж байгаа ч гэсэн худалдаараа бол ерөөсөө хүрдэггүй байсан тэр үе нь бол. Тэр нь яг хэвээрээ багтаа. Марко Пологын аав бас тэгэхээр алтан гэрэгтэйсэн хэр монголчуудаас нэлээд эхлэхээ холбоотой одоо нөлөө бүрхий байсан болж таарах гэдэг нь одоо шууд хублээд очиж кинон дээр гарч ирсэн шууд хублээтэй очиж мэдлээд ингээд яг кинон дээр гарч байгаа манжин тим ёс шиг юм гараад байгаа ингээд нүүрлөө харж болохгүй шүү энэ төр гээд тэр юу их хаанд бол бараалгахад бол яаштай мөлхөжл очин л доо чи Тэнгэрийн хүүд бараалгах гэж штэ тийм учраас тийг зүгээр тэр алтан гэргээтэй байсан энэ төр гэдэг нь Марко Пологын номон дээр бичсэн л байгаа юм л да. Тэгээ мэдгүй Ромын паплам руу зарсан учраас алтан гэргээ өгсөн болов уу гэж ойлгохдохор байгаа. За ингээд кинон дэш номон дэш тэр Шанду хотод ирлээ. Хоёлог нэг нэвтрүүлэг дээрс ярьсан байгаа. Занааду буюу Деважин гэдэг. Тэгээ уул нь бол их л энэ 17-тоо дөнгөж 20 үрж байгаа залуугийн үед нь бол үнэхээр гайхалтай ертөнц байсан баг. Тэгээ кинон дээр нөхөр бол ямар сэтгэл хөдлөл байгаа юм л та ингээд. Тэгээ жоохон хөгшин юу жүжигчин байсан учраас тэгсэн байж магадгүй. Үнэхээр гайхаад ингээд сонирчрах байсан. Тэр ч бас их алдартай жүжигчин байх шүү. Зүгээр бид юу ядгүй л болохоос ш. Нэг сайн мэдгүй. Тэг Ян Сомер Холдер гэдэг. Нэлээд олон сериал тоглосон юм бэл. Гэхдээ Холливуудын нэгдүгээр зэрэглэлийн од биш л баг л та. Энэ ч нөгөө ТV сериал маягаар авсан гэсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө ТV сериал тоглодог одууд л тоглоно шүү дээ. За Шандун дээр юу ütсэн бэлээ? Тэр чинь ерөөсө хороод байхгүй юмнууд үзэж байгаа шүү дээ. Ингээд нөгөө их хаанд бараалхад мань хүн чинь үлдэхээр болоод тий. Тэгээ үлдэхээр болоод мань чинь нэг байранд байрлуулах гээд очисон чинь цуухандаа чулуу хийж түлээд байхыг үзээд нүүрсгдгийг анхудаага харж байгаа юм тэр байхгүй. Одоо Марко Пологын хувьд бол нүүрсний уурхай чинь Европт ер нь 15 дугаар зуун үрчиж нүүрсийг хэрглэж болдсон байна. Нүүрс гэж юм байт юм байна гэж одоо эхэлсэн болтой харагдаад. Тэгээ өмнө нь Европын уурхайнууд чинь олцоо алт мөнгө төмөр олборлдог. Нүүрсийг бол мэдэхгүй байсан гэдэг ч юм уу. Альсгүй тэр нөгөө бөмбөгшөдөд тоссон нөхөр шүү дээ. Гарначид тосоод байдаг нөхөр. Тэр чинь ингээд нөгөө замаа үзэхдээ ингээд ус аяган тус ичээд усан дээр ингээд нэг соронзон хөвүүлж хагаад ингээд луужин анхудаага харж байгаа хөө тэр луужин гэдэг юмыг анхудаага харж байна. Цаасан мөнгө анхудаага харж байна. Тэгээ цаасан мөнгө чи Европт бүр 17 дугаар зуунд хурж иж цаасан мөнгө хэрэглэлтэнд орж эхэлж байгаа шүү дээ. Тэгээд хаа байсан 14 дугаар зууны их Монгол улсад юан гүрэнд аль хэдийн 1380 он баха анхны цаасан мөнгө одоо хэрэглэлтэнд ороод тэрийг хэрэглээд тэгээ Марко Поло ч бүр гүйн цаасан мөнгөөр хүмүүс татвараа төлж ийн гэдэргээ бичээд байгаа юм. Тэгээ ийм энэ бол одоо үнэхээр тухайн үеийн Европ хүнд бол ерөөсөө сэтгэшгүй, ойлгошгүй ертөнц харагдаад байна. Тэн чи уул нь гайхвал гайх юм зөндөл байгаа шүү дээ. Сав махнаас хөсүүлээ тий. Зүүн өмчилгээ бас зүүн өмчилгээ. За тэр чихээ яхаар хятад одоо соёл юм да. Гэхдээ тийм гайхаар юмнууд их байгаа. Тэгээд тэрийг бас бичсэн барьсан юм. Жишээлбэл энэ Марко Полог хятад очоогүй гэж маргадаг гэсэн эрдэмтдтэй.
Тэд нар бол үгүй энэ хүн бол очисон бол савх гэж өстой нэг сони юмар идэж гэнэ гэж бичсэн. Ерөөсө бичээгүй шүү дээ энэ. Очоогүй хаач гэдэг юм уу. Тийм маягийн бас тайлбарлал нийлэн байдаг л та. Мөхөөлц бас гардаг. Мөхөөлц кинон дээр гараад байдаг юм. Би номын олон жилийн өмнө унсан тийм мөхөөлц гэж юм санахгүй. Гэхдээ тэр кино бол нөгөө номын айгүй хатуу дагаж хийсэн болохоор гарч ирсэн би санахгүй гэж магадгүй. Эсвэл таны унсан дээр байгаагүй гэж магадгүй. Тэгээ би орос орчуулгын унсан хүмүүс сүүлд одоо нэг шууд итали хэлнээс нь монгол хэл рүү Няма гэж одоо нэг юм ихтэй орчуулж гаргасан ийм Марко Пологын номыг тэр бол нэгдүгээр бүтэн орчуулга явсан байна гэж яриад байгаа. Хоёрдугаар тэрэн дотор нөгөө орос хэлээр дамжихлаар нөгөө яг Марко Поло монголоор бичсэн үгнүүд нөгөө оросууд нь орчуулад орсоор ингэ бичсэн болохоор анзаарахдаггүй яг италиас нь монгол хэл рүү орчуулахлаар тэнд монголоор бичсэн үгнүүд их байна гэж одоо эрдэмтэд тэгж ярина лээ. Тэгэхээр бас нэрийн Монголд ирсэн болов. Тэд чинь ирсэн болоод тэр үгнүүдийг бичсэн шүү дээ. Киноны бас нэг хэсэг дээр нөгөө дэлхийн төв нь хятад уу Европ уу гэдэг нэг юм цохос маргаа яваад байгаа тий. Тэгээ болооч эхлээд чинь Ромын паплам сууж байгаа газар дэлхийн төв штэ гэж яриад байгаа хүн шүү дээ. Тэгээ сүүл рүүгээ мань хүн чинь үгүй энэ дэлхийн төв бол хятад юм байна гэдэг. Би одоо Поло тэгж үнэхээр номон дээр бол би тийм хятад бол дэлхийн төв юм аа, үгүй Европ бол дэлхийн төв юм аа гэж бичсэн юм бол байхгүй. Зүгээр би тэрийг бас нөгөө киного хятадын зах зээл дээр борлуулахын тулд энэ дэлхийн төв нь үнэн хэрэг дээр хятад байна шүү гэд хийцэн болвол гэж харсан шүү дээ. Хятад бол олон мянган жилийн турш өөрийгөө дэлхийн төв гэж үздэг. Тэгээд одоо дундад улс гэдэг чи одоо ингээд дэлхийн дунд нь байгаа улс шүү дээ. Бусдууд нь бол ингээд зах хязгаарын бүдүүлгүүд гэдэг ийм ойлголттой ард түмэн. Европчууд бол ялангуяа Марко Пологын үед бол аргагүй Европын төв бол Ром хотод суугаа паплам гэж үздэг байсан баг. Хэдийгээр тэр үед Европч нь Гвельфүүд, Гибелинүүд гэд хоёр хуваагдаад үгүй Европын төв бол ариун Ромын эзэн гэж үздэг. Нэг нам бий болоод үгүй Ромын паплам гэж үздэг. Нэг нам бий болоод хоорондоо эд үзчихсэн үе шүү дээ. Өөрийнх нь номон дээр кинон дээр гарч байгаа нь тухайн үед нөхөр хувилайн дэргэд нэлээд том байр суурьтай байгаа байдлаар гараад байгаа юм л да. Үнэхээр түүхэн бусад тэмдэглэлүүд дээр ч юм уу эсвэл өөр янз бүрийн үйл явдлуудаар харахаар үнэхээр бүр зөвлөхийн хэмжээнд за бүр жанжин даалгавар аваад нэг аймаг улс номогдох даалгавар авах байдлаар өмнөх бас нэг нэвтрүүлгүүдээр энэ тухай хоёулаа цогц ярьжсэн. Үнэхээр тийм том статустай байсан юм. Марко Поло өөрөө бол юу л янжам билүү хотын захирагчаар намайг томилсон. Би тэгээд тэр хотыг захирж исэн гэд ном дээрээ бол бичсэн байдаг. Их хэрэгэлзээтэй бас баримт юм шиг байгаа. Яг гэвэл хятадын их сурвалжууд дээр Марко Поло гэсэн нэртэй хүн байхгүй байгаа. Юун дээр блэ нэг мөмэн гаргасан хүмүүсийг шүүж яхад тэрэн дотор Поло гэсэн хүний нэр гардаг. Тэр нь одоо Поло гэдэг нэр байсан байж магадгүй юм. Яг тэгвэл эзэнт Монгол гүрэнд бол одоо энэ Европ хүмүүсийн чи өнгөтнүүд буюу Сэмүжэн гэж Монгол хүмүүсийн дараа оруулж тооцдог хүмүүс шүү дээ. Хойд хэдтийнхнаас дээшээ ханжингуудаас дээшээ тавьж тооцдог хүмүүс одоо монголчуудын мэдхгүй мэдлэгийг бас одоо агуулж тээж яваа хүмүүс гэж үздэг байсан учраас тийм Монголын эзэнт гүрэнд карьер хийх боломж бол байсан. Яг ингээд түүхэн тэмдэглээд үлдсэн Итали хүн гэх юм бол Изольд Писа хотын одоо хөдөлтаачин Изольд гэдэг хүний тухай би тэр бараг эхний шууд дугаар дээр ярьсан да. Монголын тэрэг захирж исэн гадаадын хүмүүс гэдэг дээр Айсуе гэж хятад тэмдэглэсэн. Марко Поло гэдэг нэр хятад байхгүй. Тэгээ одоо Марко Поло үнэхээр Монголд очоогоо энэ худлаа байна гэж байгаа хүмүүсийн нэг тогон аргумент тэр байхгүй. Хятадууд бол юмыг бүртгэнэ гэж най байхгүй. Тэрэн дундаа даргаа бүртгэнэ гэдэг бол маш чухал сэдв байхгүй. Тэгээд чинь тийм юу байсан бол тэр үе ягаад одоо хятад ягаад бүртгэж аваагүй байгаа. Чи одоо бүхэл бүтэн хотын захирагч гэдэг чинь том албан тушаалтан шүү дээ.
муж захирж байгаа хүн гэсэн үг шүү дээ. Тэгээд тэнд бол нөгөө битсэн юмнууд нь зөрөөтэй юмнууд бас бэлдээ. Одоо жишээлбэл сүм улсын бомб тот саньяныг эзэлж авсан тухай. Тэрнийг очиж ингээ эзлэхтэн мань хараад тэр зэрэг дотор нь байгаад энэ байлдааны харсан мэтэр бичсэн. Марко Полог очихоос 3 жилийн өмнө эзэлсэн байхгүй саньяныг. 1271 онд эзэлсэн. 4 жилийн өмнө юм байна. Эзэлсэн. Тэгэхээр зэрэг мань хүний ярианаас авч битсэн болохоос биш. Ягач мань хүн тэр үед дөнгөж Венец хотоос гарч байгаа 17 настай хүүхэд саньяныг эзэлцээд явна гэж байхгүй. Чи тэр Бирмийн дайны тухай дугаар дээр ярьсан шүү дээ. Энэ Бирмийн дайны нөгөө Нясанжаны тулалдаа гэж хамгийн анхны тэр том тулалдааныг Монголын хүчөө гэдэг жанжин удирдсан гэдэг. Марко Поло бол тэрнийг бол Насреддин гэж бичээд байгаа. Насреддин бол хүчөөгийн дараа хүчөө чинь тэр тулалдаанд шархаваад нас орчиж байгаа шүү дээ. Тэгээд дараа нь Бирмийн нутагт орсон Насреддин гэдэг жанжин тухай бичээд байгаа юм. Тэгэхээр ер нь тэгээд бас л нэг хүнээс сонссон юм а бичээд байгаа болов гэж бодогдохоор юм байна. Тэр дотч тэгээд юу лээ нөгөө ганцхан хөлтэй хүн амьдардаг газар, нохоотлоготой хүн амьдардаг газар тэр бол бүр яахарг байхгүй хүнээс тэмдэглэж аваад бичээд байгаа, сонссон юм бол бичээд байгаа юм байна. Японы арлын тухай бичиж байгаа. Ингээд энэ эзэн тулсаас зүүн тийшээ далай дээр Жибэнгу гэж одоо арал байна. Амар баян дээвэр мэврийн алтаар бүрдсэн гэдэг. Тэгэхээр тэр Японд бол тийм алтан дээвэртэй байшин мэдгүй ганц хоёр сүм байсан байж магадгүй мэдгүй. Хувлаа элч нар чи Японд очичоод нэг тийм баян улс биш гэсэн тайлан бичээд байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг Марко Поло бас л дахиад хүний яриа сонсч бичсэн юм байгаа юм л. Нөгөө Мартин 8-ны дугаар дээр хаттын түүх дээр одоо монголчууд хаттантай суух сүү тавих дээр маш их зан заншил бодлоготой байсан. Одоосон тийм. Тэгтэл энэ дээр нэг бахан нөхдүүд давхиж ирээд нэг аймаг дээр давхиж ирж бахан эмэгтэйчүүдийг сорчлоод. Тэр чинь сорчлохоос өмнө ингэж тойрж давхилдаал тий сүрийг үзүүлээд нөгөө улсууд найгаал сандраал тэгэнгүүт нөгөө октын жагсааж агаад хаан өөрөө суудсан, хувлаа хаан өөрөө суудсан гэж сонгоод байгаа үстэй. Юу гэж тийм байх юм бэ? Нэгдүгээрт биш үү? Тэгэж хаад харилцсан хүүхний жагсааж агаад сонгодог юм гэж нэгдүгээрт байхгүй. Тэр хаантай сууна гэдэг чинь хоёлаа тэр дугаар дээр ярьсан шүү дээ. Нэг бол хонгордын, нэг бол ихрэсийн, нэг бол ойрдын. Тэгээ бүр байс эцний удам, бутуу хүргэний удам, худгаа бэхийн удам гэд дандаа ноёдоо өгтөд. Нөгөөдөл нь октодоо өгөх зүгээр бөөн баяр авчиж өгж байгаа шүү дээ. Яг гэвэл тэр чинь ингээд олон Монгол аймагуудын дунд чиний статус дэшээ өсөд нь шүү дээ. Тэрнээс биш нөгөө талын дээрм чи ирээд айлын охин булааж байгаа итэ. Тим юм болно гэж ерөөсө байхгүй л дээ. Тэгэд энгийн айлын охин булааж аваад тэгэд очичоод нэг хатан болох байх. Тэгээд тэр чинь нэг ганц шин унтаад тэгээд ноёдуудаа ингэж өгж байгаа шүү дээ тий. Ноёдуудаа ч юм тэгээд тэр нэг химблээ тэмүүлэн блүү тэр охиныг Марко Полод өгчөж байгаа шүү дээ тий. Яг мэдгүй татвар юм энтриг бол тэгж өгч болох байх. Гэхдээ тэгээд тэр чинь бол доотолд их том ноёны охин тэгж ирнэ шүү дээ. Тэрнээс биш тэгж зүгээр өдөө хээр гарангуудаа айлын охин дээрэмдэд явдаг. Ямар хаашаа харсан ч хаан гэж явах. Хувлээж тийм хаан байна гэж явах. Завтай юм тий. Завтаагаас гадна тэгэд доошоо орно гэж байхгүй шүү дээ. Бүгдээрээ хаанта минь тааваш гэж авчиж өгдөг юм дээрэм хийж явж авна гэж. Тэр кинонд дэр бол жоохон тийм драматик маягаар гаргах гэж оролцсон юмудаа л гэж хараад байгаа. Ахмад Баялоо гэж нэр гараад тэрийг алсан хэрэгээс гарч байгаа. Тэр Баялууч нь бол юу л да мусульманы худалдаачдаг Баялоо гэж тэр үед одоо италичууд тэмдэглэдэг байсан. Тэрнээс тэр чинь Ахмад Фанакати буюу хар хитэн улсын Фанакат хотын худалдаач Ахмад гэдэг хүн
Энэ бол одоо Чаби хатны Хувлын хатны Чабигийн их дотны ихтгэлтгүн болоод тэгээд энэ хүн чинь одоо нэг татвар хуваах эрх мэрхийг өөртөө аваад одоо их замраагүй байдсан хүн л дээ. Тэгээд тэрийг алах нь алсан. Хятад хүмүүс нэр нь бас гардгийг. Тэгэхдээ нэгдүгээр Чаби хатныг нас орсны дараа алсан. Өөрөөр хэлбэл тэр Ахмад Фанакатигийн ордон дох нөлөө их буурж байгаатай холбоотойгоор тэгээд нөхрийг бол алсан. Тэр үед мусульманы худалдаачид одоо тэр нөгөө хин одоо Илүүч уцаа энэ төрлийн хоорондын том зөрчил бас байгаад байна. Илүүч уцаач нь бол бүгдээр ингээс нь ингээд татварыг яг тодорхой тогтоогоод тэгээд авах ёстой гэдэг ийм зарчим хэрэгжүүлж хүн амын тоолоод за тэгээд одоо төдөн хүн байгаа учраас тийм татвар авах ч гэдэг юм уу. Энэ зарчмыг хэрэгжүүлэх гэж оролдоод байсан бол Ахмад Фанакати чи яасан бэ гэхлээр нэг нөхөр өгөөж ирээд би одоо пенин мужийн татварыг төлөё 100 мянган мөнгөн зоос татварт авах ёстой юм байна. Би 100 мянгаыг одоо төлчихье. Тэгээ би өөрөө очиод тэндээс хураагаад авчий гэд яг тэгэхээр нөгөө хаанд их нэгэн бодлын хэлбэрч юм шиг те. Урьдчилгаа авчиж штэ. Урьдчилгаагаа 100% урьдчилгаа авчиж штэ те. Тэгсэн нөгөө нөхөр чинь тэр мужид очихдоо 100 мянгаыг биш 150 мянга гэж юм уу цуглуулж авч байгаа штэ. Ийм үзэгдэл говьсын үзэгдлүүд их гарсан учраас хүмүүс бол энэ хинд их дургу байсан гэж Ахмад Фанакати гэдэг хүн бол их дургу байсан гэж. Гэтэл тэр кинон дэр чинь Чаби хатан ч амьд байхад Ахмадыг алчиж байгаа шүү дээ тий. Тэгээд дараа нь тэр Марко Поло ч би одоо өмнөнийг хэлж ийн энэ хүн чинь ингэж одоо юу яасан хааны ёсыг гуйвуулсан гажуудуулсан шудраг биш энэ төр гэж хэлээд хувлаад гингүүт нь уурлаад энэ үнээс бусд нь надад тэгж хэлээгүй энэ нэг гэд ингээд байгаа шүү дээ. Яг тэр Ахмад Фанакатигийн нэр хүндийг унгасан бол өчигдөр тэрийн түрүү ярьдаг Италийн одоо тэр Писа хотын Изольд гэдэг хүн гэж түүхэнд бичигдсэн баг. Энэ судрын жуулганд Иса бичигч гэж гардаг. Орчуулагчаар Илхан тулсад ирээд Илханаас Европ руу илчээр явсан байсан тийм хүн баг л та. Япон руу илгээс элчийн толгойг авчирч Хувлаанд 2 хүний толгой харуулдаг. Яг тийм үйл явдал болсон юм. Японд утсан элчийг цаалсан тохиолдол гарсан. Тэр бол үнэн. Гэхдээ одоо эн чинь ер нь бол 1268 оноос эхлээд хэд удаагийн илч явсан шүү дээ Японд. Ер нь Хувлаан бол их тайнд дэжингээр буулгаж авах гэж оролдож ийсэн. Илчийг цаалсан тохиолдлууд гарсан. Камакурагийн хэрэг дээр тэгээд цаалж ирсэн тохиолдлууд бол гарч ирсэн. Гэхдээ Японоос толгойг өмхөрлгүй авчирна гэж байхгүй хаа. Яш мөхөлтсийг үйлдвэрлэх технологи байгаа учраас юм хөрөгч хийцэн. Тэр юу л бол гэж бодож байна. Өдөртөө бичиг гэдэг нэг тийм юм. Тий. Тэр чинь нөгөө монголчуудын нөгөө өртөөгөр явж байгаа шууданда яаралтай явж байгаа гэх тийм өдтэйгөр. Гэхдээ тэн дээр бол ингээ бүр яг бодтойгоор үд татсан байх юм байна. Ер нь бол тэр тогтоон дээр нь үд зурж явуулдаг. Тэрийг бол маш яралтай хүргэдэг. Бусдууд нь бол нөгөө энгийн урдаар явдаг ийм юмнууд байна шүү дээ. Одоогийнхоор хэлэх юм бол шуурхай тий DHL-ийн тэр үдтэй. Энгийн нь бол яг энгийн шударгаар явж байгаа гэх юм да. Эсвэл нэг нь 5G-гээр явж байгаа, нэг нь 3G-гээр явж байгаа хоёр мэдээлэл байхгүй. Өдөөч яг монголчуудын инновац мөн баха. Нис гэсэн бичгтэй юм уу? Үд зурчдаг. Тэр бол ёстой яг монголчууд их баг. Түрүүн Марко Пологийн ном дээр элдв сонин дээр зарим зүйл фантаз худлаа мэдээллүүд байдаг гэшин тэр ноходлоготой эсвэл нөгөө эхнэрээ зочин болгонд өгдөг аймагуд гэдэг. Тий. Тэр дахиад нөгөө мань хүн нэг хэсгийг өөрөө ингээд хүн амьтнаас сонсоод бичсэн болж таарад байгаа. Энэ над киног харах юм бол нэг тийм цаст уулын орныг үзээд иргээд явуулж байгаа штэ. Нөгөө Марко Поло Хувлаа. Тэгээ нөгөө чинь цаст уулын оронд хүрэхийн тулд яагаад чимдэрч одоо Дайду хотоос гараад гэдэг нь одоогийн Бээжин
хот штэ тий. Бээжин хотоос гараад уул нь хойшоо явах хэрэгтэй үстэй. Төвд рүү шин. Гэхдээ төвд рүү үгүй тэр чинь төвдөр ороод байгаа нь харагдаад байгаа штэ. Төвд рүү ороод төвдийн гимлэн цас дуулыг даваад цаана юу байгааг мэдэж яах гэдэг тэр чинь аль Чингис хааны үед Монгол цэргийн жанжингууд чинь бараг лахуур өнгөртөл байлдаад тэнд энтх гэдэг улс байдаг мэйдэ бүгдийг мэдж байгаа штэ. Мэдхгүй байсан байж магадгүй энэ Якутыг ч мэдж байгаа захууд гэдэг урайхаа нарч авч солилдож үүссэн үндэстэн бүр тэрнээс цаашаа Чукотк ч юм уу те тэр Арктик руу юм уу? Бүр Арктик руу юм болов гэж би бодсон. Тэгээд Арктик руу явахын тулд Бээжингээс эхлээд төвд ороод тэгээд төвдөөсөө буцаад тийш явна. Нөгөө ном нь өөрөө тийм газар 100% их замбраагүй бичигдсэн. Номыг ингээд уншихлаар би хаашаа яаж яваад байна гэж бодмор тийм нүд их байдаг л да. Тэгээд тэрийг нь ингээд барьж аваад хийчихснээс болоод тийм бодлонтой юмнууд харагдаад ирлээ. Тэр нь бол зүгээр одоо юу яхад таамаглахад нөгөө Марко Поло маань ингээд хүнээс сонсоод энэ их сони юм байна. Энэ их сони юм байна гэдээ ингээд битсээр угаад нөгөөх нь ингээд юу болоод газар 100% бол Холианбад болцсон. Тэгэхээр нөгөө тэр зохиолыг ингээд дагаад хийхээр энэ хүн чинь Эл миллионы гэдэг хочтой хүн байсан шүү дээ. Одоо тэр Венецийн ямар ордон блэ тэнд байгаа зурган дээр ингээд нэг ном төвөрсөн. Номон дээр нь Эл миллионы гэж бичсэн байж байгаа. Тэгээ энэ яагаад тийм хочтой байсан гэхлээр нөгөө ингээд Венецийн хүмүүс чинь сонирхож асуусан шүү дээ Марко Пологоос хөөе та одоо тэгээ тэр одоо Монголын хааны ордонд чи эдэн зэрэгт юм бэ? Эл миллионы гэл. Тийм үү тэр Монголын хаадууд ч одоо хэдэн мал сүрхт юм би. Эл миллионы гэл. Тэгсээр угаад тэр үеийн Венец хотын хүнд бол миллион гэдэг бол одоо мэдэхгүй. Бид нар саяхан болтлын их 80-ыг бараг төсөөлшгүй тоо гэж боддог байлаа шүү дээ тий. Тэр шиг л юм баггүй. Хязгааргүй л байдаг тий. Хязгааргүй ч шүү дээ ингээ бүр төсөөлөхий аргагүй тоо яриад тэгэнгүүт нөгөөдгөл нь дооглоод юу ч асуусан Эл миллионы гэдэг. Манайхаар утгачиж орчуулбал 70 удалч юм уу да. Мань үний чинь тэгээд жоохон шоолдог. Тэрийг үнэн гэж хүн итгэдэгчгүй. Магадгүй тэр үе хятад тэгээд саяар тоологдохоор мэдээж юмнууд нь байсан л байж таарна шүү дээ. Хятадын чинь ухаан. Одоо тэр үедээ бол Монгол эзлэгдэхийн өмнө бол 100-аад саяар тоолдог байсан бол Монгол эзлэгдсэний дараа цөөрсөн ч гэсэн бас хэдэн саяар тоологдох хүн амтай юм байсан үе шүү дээ. Ер нь бол мэдээж үнэхээр хувлын хааны дэргэд байсан эсгнүүд тодорхойгүй. Тэгэхдээ монголцсон баг. Одоо таны дөрөв хэлсэн Италиас Монгол руу орчуулсан ном дээр монгол хэлээр тэмдэглэгдсэн олон зүйл байна. Тэгэхээр монгол хэлтэйсэн. Нилээ монголчлогдсон болж таарат байна тий. Дээр нь монгол хэлтэй болно гэдэг чинь бас нэг худлаа биш байж болохоор шүү дээ. Хаадууд ч юм уу ядаж язгууртнуудын хүрээнд монгол хэл байсан байж таарна. Тэд нартай холилдож харилцаанд орж исэн байж таарна. Гэхдээ яг мань хүн тэр монгол үг Итали текстэн дээрээ бичсэн байна гэдэг нь бол монгол хэлтэй болцсон гэсэн үг биш үхаа. Энд чинь юу юм гэхэлэр Монголын эзэнт гүрэн дэр үед ноёрч исэн учраас маш олон зүйлийг монгол хэлээр нэрлж хэрэгэлдэг байсан л гэсэн үг байхгүй. Тэгээ тэрийг нөгөө Марко Поло чинь тэргээр явж байгаа. Тэгээ тэрийг нь бичиж үлдээгээд байгаа шүү дээ. Таны таам хэл үст. Таны дэвшүүлж байгаа л үст. Би Эл миллионын биш л дээ. Тэгээ би бас таамаг дэвшүүлээ л да. Яг Марко Поло өөрөө тийм монгол хэлтэй магадгүй одоо хааны ордонд үнэхээр очисон барьсан тэр нь үнэн бол мань хүн бүссэн үсэг худалдаа ч юм монгол хэл сурсан л байх хэрэгтэй л да. Тэрнээс хувлын хаан Итали хэл сурал Марко Полотой Италиар яриаг нь ойлгомжтой шүү дээ. Хааны даалгавраа тэгээд үнэхээр Арктик орсон бол тэр нефт газрын тоос нөгөө мамонт буюу асан зааны соёо тэр авчираад байгаа юм шүү дээ. Кинонд явсан л юм шүү. Гэхдээ харин тэгээд тэр кинон дээр чи явсан юм шиг харагдуулаад жишээл төвдөөс арслан зааны соёо авчрахгүй шүү дээ. Тэр Арктикаас л авчирж байгаа тий. Тэгэхээр зэрэг тийшээ явж байгаа юм шиг байна. Тэгээд балуушаа хийгээд илсэн сүл дундуур тэгээд нэг мусульманы маягаар толгоогоо боочсон хараа эрстэй хүмүүс гүйлдэж гарч ирээд байгаа юм шүү дээ тий. Тэгэхээр тэр чи одоо Африк руу явсан юм шиг тийм бодлоотой юмнууд их л дээ. Өмнөх дугаараар нэр ил хаад бас Монгол хаттыг сүүлж авдаг байсан гэд.
эдгээр газар зүйн үүдний лааслагдсан монголчуудаас холдсон гэсэн ч гэсэн. Кинон дэр чинь бас уул Нийл хаан бас хатан шаардж аваад байгаа чинь үнэн юм шүү. Тэн дээр үгүй Ил хаан бол Монгол хатаа авдаг байсан тэр нь үнэ. Гэхдээ энэ дээр дахиад нөгөө хувлаа очиод хүүхэн дээрэндээ татан болгоод байгаа гэдэг шиг бас худлаа юм гараад байгаа байхгүй. Яг тэгвэл нэгдүгürt хувлаа хаан Ил хаад чинь одоо өөрийнх нь дүү хүлгүүгийн хөвөд явж байгаа шүү дээ. Тэгээд тэр кинонд чинь Перси хаан ууралж магадгүй өсөлтийг биелүүлэхгүй болж гэж байгаа шиг. Нэгдүгээр Перси хаан чинь Ил хаан тэ дүүгийн хүүхдүүд байгаа. Хоёрдугаарт тэгээд нэг элчин ирснээ ингээ бүжигчин хүүхэн энийг аваа энэ төр гэж сонгоод байгаа байхгүй. Чи Ил хааны хатан гэдэг чинь ноёны хатан одоо жинхэнэ цагаан ястай хатан байх хэрэгтэй болохоос зүгээр нэг дуу чимсийн хөрөлнгийн бүжигчин хүүхэн ч юм уу тэрийг аваад Ил хаанд хатан болгож өгнө гэж нөөдх нь авах гэж байж идэг гэж тэр бол худлаа л да. Хоёрдугаарт нөгөө Чабай хатан Ахмад Баялаа хоёрын үхлийн тухай бид түрүү ярьсан шүү дээ. Энэ кинон дэр бол худлаа байна гэд. Эн чин Хувлаа хаан нас урсан замдаа явж байгаад Хувлаа хаан нас уржээ гэдгийг мэдчихэж байгаа шүү дээ. Мэдчихэж байгаа шүү дээ. Энэ Марко Поло чинь. Тэгэхээр энэ бол 1294 он болж таарж байгаа юм. Хувлаа хаан нас урсныг мэдж гин гэхээр. Гэтэл 1294 онд чинь бүр Газан хаан Ил хаан болж байгаа байхгүй. Тэ? Тэгээд тэр Хувлаа хааныг нас урсан жил ямар ч Ил хаан нас бараагүй л дээ. Тэгээд тэр утгаараа бол их зөрүүтэй юм болж байгаа. Марко Поло бол номон дээр Аргун хааны хатныг өргөж өгөх гэж явсан гэж бичээд байгаа байхгүй. Тэр хоёрын хоорондох тэр сэтгэл зүрхний холбоо хайр дурлал мөрлөлтэй бол киног жоохон сонирхолтой төрөөс нэг айтайхан хайр дурлал тэ секс гарах ёстой гэж бодоод л хийцэн болов гэж харсан. Үнэхээр одоо их Монголын эзэнт юан гүрэн таалагдаад занадуу шандуу таалагдсан сонирхолтой тэр залууд бол нэг баг залуу шүү дээ. Тэндээ үлдэхгүй яагаад тэгээ буцах шийдвэр гаргасан юм бол? Их удсан гэж өөрөө бичиж байгаа шүү дээ. Одоо Монголын эзэнт гүрэнд тухайлбал юан гүрэнд их удсан. Тэгээд тэр хүн чинь нутаг усаа санаж байгаа. Тэр кинон дээр бол ерөнхийдөө хувлаа одоо нас барахт өгч байгааг мэдрээд эхэлж байгаа шүү Марко Поло ч. Тэгээ ер нь бол маань хүн чинь хувлаагаас хамааралтай хүн байхгүй юу? Хувлаа л өглөө бол тэнд нэг нөхөр хонцон санаал чамааг удахгүй халнаа л гэдэг нэг Монгол жинжи яваад байгаа үсттэй. Тэгээ хувлаа хаан насарлал бол маргааш нь тэр нөхөр чи ирээд Марко Полог хална штэ. Тийм учраас явж байгаа л гэсэн хэрэг баялаг кино гаргаж чинь тий. Марко Полог ойртуулж байгаа ч гэсэн бас тэрнтэй холбож тайлбарлаад байгаа штэ. Хин Марко Поло бол тэр хордонд холбоос үлбэ янз бүрийн юм байхгүй. Гаднаас орж ирсэн хүн учраас хин нэгний нөлөө байхгүй, хин нэгний лобби байхгүй, хувлаа хаанд одоо байгаа үннийг хэлж чадж байгаа Чабай хатан энээс өөрөө чамд үннийг хэлэх хүн байхгүй штэ гэж байгаа ойртуулаад байгаа штэ. Тэгэхээр бас магадaltaй л юм тий. Гэхдээ тэр зохиол дээр одоо ингээд намайг нэсэн гэдэг нь тий. Яг одоо тайлбарлаж байгаа өнцг нь тэр. Яг маань хүн бол үнэхээр Монголд ирсэн байж болно. Гэхдээ тэгж одоо хотмод захирж исэн энэ төр бол би хэрэгэлзээтэй байх гэж. Хувлаа хаанд ч бараалгасан байж болно. Хувлаа хаан ч бас ийм ялангуяа өрнөөс ирж байгаа хүмүүсийг их сонирхож одоо уулзч барьж исэн баримтууд бол зөндөө л дөө. Азад ялангуяа Монголын эзэнт гүрэнд бий болгосон янз бүрийн инновац бүтээгдэхүүн бүтээлүүд байгаа. Тэрнээс гадна нөгөө тогтолцооны талаараас энэ кинонд худалдаа, чөлөөт худалдааных аюулгүй байдал гэдэг. Энэ ингээд монголчуудын бүтээсийн өв гэмээр хэтлэн чинь хятадын гэдэг байдлаар нэг явчаад байна үгүй. Гэхдээ яг одоо үйлдвэрлэлийн төв нь хятад орн байсан гэдэг нь бол бас маргаангүй үнэн. Гол худалдаалж исэн бараа хятадын бараа орон зүгээс өрөн зүг рүү явдаг байсан. Энэ ч бас үнэн. Гэхдээ хятадууд бас огч юу ч авдаггүй байсан гэх юм бол бас худлаа энэ юунаас өрөн зүгээс чинь гэхдээ Европоос ирсэн юм баг байхгүй. Тэгээ Арабоос ирсэн зүйлүүд бол байгаа. Тэрийг эрдэмтэд судлаад гаргацсан байдаг л да одоо эсрэгжинтэй чулуу арвагч байна. Энэ тухай бид нэг анги дээр ярьсан одоо нимбэг хятад байдаггүй жимсийг
Хувлааны зарилгаар бүр тариулж ирсэн гэж тий нимбэг жимс байна, тоор жимс. Энд ч одоо нэг ойрох дорндод ургадаг энэ ургамлын төрлүүдийг ингэж хасах тооны ойлголт байна. Хятад өмнө хасах гэдэг тоо байна гэсэн ойлголт байгаагүй. Тэр бол арабын тоочтоос ирсэн ч гэдэг юм. Энэ талаас ийш явцсан бас байгаа л да. Энэ талаас ийшийг дорондоос өрнөд рүү зөөсний хоёлаа тэгэл одоо нүүрс одоо цаас луужин гэдэг ингээд тесрэх бөмбөг дар гэсэн үг шүү дээ. Дарыг бол Фрэнсис Бэкон хизээ зохион бүтээсэн ч гэдэг үлээ дараа нь тэр нэг Шварц гэдэг эрдэмтэн ингээд дарны хиймийн томьёог гаргасан тэргээд бичээд байгаа нь бол монголчуудын дар хэрглэж ирсэн үеэс 200 жилийн дараа болж байгаа үйл явдлууд шүү дээ. Тэгэхээр чи ингээд тийм юм байдимаа гэж мэдж байгаа бол бас тэрийг зохион бүтээхэд хамаагүй үйл хэлбэр болно шүү дээ, тий. Европ тэр үеэс хоцорж ирсэн гэдгийг одоо маш тодорхой жишээгээр хэлж болно л доо. Одоо жишээлбэл чигээр нөгөө Монголын эзэнт гүрнүүдийн нийслэлүүдийн тухай ярьж байхад Илхадын нийслэл байсан Марага хотод тэр нэг одоо орны судалгааны хүрээлэн барьсан Насреддин Туси гэж эрдэмтэн байна гэсэн шүү дээ. Тэрийг Хувлын хаан наад хүнээ нааш нь явуул гэж дүүдээ хэлээд тэр нөгөө Насреддин Туси дэндүү нас өндөртэй байсан учраас Жалал-ад-Дин гэж эрдэмтнийг явуулаад тэгээд тэр эрдэмтэн чинь бөмбөрцгийн одоо модель одоо хөлөөгөө хаанаас танд илгээж ийн гэж авчирч өгч байгаа байхгүй. Тэр нэгтээ дэлхийн биш одод тэнгэрийн бөмбөрцөг маягаар хийчихсэн. Инээс ч хойш 300 жилийн дараа Галилео Галилег юу лээ чинь дэлхийн бүрэнхий билүү эсвэл нөгөө дэлхийн нарыг тойрж иргэдэг ч үлээ. Тэгж хийснийхэн төлөө барьж яваад шатаачих шахсан мэт дээ. Тэгэхээр зэрэг Монгол тэр үеийн монголчуудын мэдлэг гэдэг бол бас арай өөр байсан байна л гэж харагдаад байна. Гол нөгөө киногоо тойроо ирчлээ. Ном ба кино тэгээд ялангуяа кинондор гараагүй яг номон дээрх зүйлүүдийг та эргээ санахад тэн дээр бодит түүхэн бас нэг ингэж давхсаж байгаа. Бас нөхрийн дэгстүүлслийн чи энэ байна гэд ялгах сэдвүүд ер нь далуу удалчийн нөхөр далуу удалчийн хэдэн үнэн байх магадaltaй. Хувилахад хэцүү баг. Хувилахад хэцүү. Гэхдээ төрөвчөөс эхлэлж битээр яриад штэ чинь ирэхээс өмнө 4 жилийн өмнө болцсон байлдааныг би тэнд нь очиж үзлээ гэж бичиж байгаа шиг тий. Альсвал одоо тэр Бирм Паган гэдэг улсын тухай Европын агуудаага Марко Пологын номноос мэдж байгаа штэ. Монгол морин зэрэг хамгийн анх заан зэрэгтэй толж байгаа. Тэгэнгүүт нь тэрийн Марко Поло би тэнд байсан гэд жанжны нэрийг худлаа бичээд сүүлд явсан. Жанжны нэрээр бичиж мичээд тэгсэн мөртөө тэр нь яг Нясанжаны тулдаан бол мөн байгаа байхгүй бичснээр нь. Гэх мэт ийм зөрчилтэй юмнууд бол маш их бий. Зөрчилтэй юм бол маш их бий. Тэр хотын захирагч байсан гэдэг их хэрэгэлцээтэй. Яг мань хүнийг бол элчээр явуулж исэн магадлал явуулсан магадлал бол байж таарна. Тийм ээ? Байж болно. Яг тэгвэл тэр Сэмүжэн буюу өнгөт нүд чинь нүдтэнг чинь ингээд элчээр явуулчихад тэр очиод нэг хятадуудад нөлөөлөгдөөд юм уу гэх магадлал их багтаа шүү дээ. Ядаж нөгөө хятадууд нь жоохон дарамтлаа энтер гэж бодоод хамаатан садангийн бариад авъя. Эсвэл тархитлагыг нь эргүүлье гэхэд мөн хамаат задан байх юм чи. Тэ? Ямар Венец явж аав маавын ололтой юм шиг. Тэгэхээр зэрэг тэр талаар нь бол одоо их хааны ордонд хэрэгтэй байсан байх магадлал өндөртэй. Харин ч юу энэ хүн худалж байхаас гадна дорн дахны талаар ялангуяа монголчуудын талаар гээгдэж болохоос түүхийг үлдээсэн тийм ач хуйнтайгүй юм шиг. Яг Европ тэд Монголын эзэнт гүрний тухай за тэдний харьяануудыг хятад орны тухай одоо мэдээллийг тарааж үлдээсэн гэдгээрээ бас яг гавьяатай гэж хэлж болно. Гэхдээ тэр үед ч одоо Гийом де Рубрукийн бичсэн ном бий тийм монголчуудын тухай Плана Карпини энэ бол дандаа Папламын элчнэр тийм Андре де Лонжумон гэдэг Европоос ирж исэн элчнэр байгаа шүү дээ. Тэдний номнууд ч гэсэн бас байсан зүгээр хамгийн их өргөн дарахагдаж одоо дэлгэрсэн нь бол
хэний ном? Марко Пологийн ном. Тэр нь ч одоо тэр Рустичелли гэж тэмдэглэж аваад байгаа нөхөр шүү дээ. Тэр чинь өөрөө зохиолч хүн баггүй. Рицерийн роман бичдэг. Тэгээ тийм учраас тэр хүн чинь тэр чинь хүн уншууртай хэлбэрээр одоо яаж байгаа тэр Плана Карпини, Гийом де Рубрукийн ном чинь үнэн хэрэг дээр Монголд ажилласан ажлын тайлан байгаа шүү дээ тийм. Тэгээ хоёулаа тэгээд айгуугой бичсэн уран зохиолын ном унших уу? Аль эсвэл тайлан унших. Элчийн тайлан унших уу гэвэл хоёулаа уран зохиолын номыг л уншиж үсттэй. Тэгээд их тархацсан ид юм аа л гэж ингэж харагдаад байгаа юм да. Одоо Улаанбаатар хотын энэ Талбайн ойр зохион байршилд монголчуудын өшөө ойлгомж Чингис хаан, Сүхбаатар, Самбууган өшөө, Цэдэн Балгай. Нэг гадаад үний өшөө байгаа. Геополитикийн байршлыг харахаар энийг гадаад нөхөр орж ирсэн явж байгаа байхгүй юм чинь. Хөшөөний геополитик харахад. Чи Марко Пологийн өшөөг ярьж байна уу? Монголчуудын үед их л үнэлээд одоо гадаад харилцааны яамны урд хойдолт нэг юм. Гадаад харилцааны яамтай ч нэг холбоогүй замын нөгөө талтай байгаа шүү. Тэр чинь одоо энэ Централ Таврын урталтай гэж хэлж болох байх юм да. Зүгээр хэрвээ энэ дээр үеийн аялал одоо ирсэн бутсан улсуудыг тооцох юм бол заавал гадаад хүний хөшөө барьмаар байгаа бол одоо бол Рубрук ч юм уу тий Плана Карпини ч юм уу тийм одоо хөшөөнүүд байж болох магадaltaй. Яг тэгвэл яахаар авахгүй тэд нар бол яг Бүүн хааны ордонд ч юм уу ирээд тэгээд инглээ ийм хүн ирсэн байна гэдэг ингээд их чуулж мэдээнүүд үлдээсэн. Зүгээр миний бодлоор бол Монголоос тийшээ явсан элч нарын хувьд арай илүү зохимжтой юм шиг тэгээд тэр элч нарын тухай хөшөө барих байтугай бид нар ойлгохтой ч ном бичгүй. Рабамбар Саума гэж одоо хүн байна. Юу ч том билээ. Энэ ч одоо Бээжин хотод байсан Христосын шашны хийдийн хам. За Уйгурын хүн юм шиг байна. Хэдийн үед? Энэ ч одоо 1200 ер нь аялал нь бол 1280-аас 1294 оны хооронд. Хувлааны нас ортол 14 жилийн турш чинь Бээжингээс гараад Тангадаар ороод Тангадаас цаашаага Дундад Азаар ороод Дундад Азаас цаашаага Иран Персээр ороод Илхадын нутагт ирээд Илхадын элч болж Евро эхлээд Константинопол ороод Андроникос хаанд бараалхаад тэндээсээ эн чин Кипр ороод Киприйн хаанд бараалхаад тэндээсээ мань хүн чи Итали ороод Ромын папламтай уулзах гэж очиод тэгсэн Ромын паплам нь нас орсон байсан. Тэгэхээр энэ цаашаага мань хүн чин Франц ороод Францын хаан Гуа Филипптэй уулзчихж байгаа. Тэгээд тэндээсээ Англич арай ороогүй. Тэгтээ нөгөө тэр үед чинь нөгөө Францын нэг хэсэг чинь Английн мэдлэлд байсан шүү дээ. Тийшээгээ очиод Гасконд очиод тэгээд тэнд Английн хаан урт шилбэт Эдвардтай уулзчихж байгаа. Нөгөө Брейвхарт гэдэг кинон дээр гараад идэг хаан биш үү? Тэр Брейвхартыг цааслаад идэг. Тэр мөрөнтэй очиод уулзчихж байгаа. Тэгээд ийм мундаг аялал хийсэн илч байхад ингэж өнгөнэ. Рабамбар Саума гэж. Могсат үндэс өгсөн. Уугар хүн. Хиний даалгавар? Юунаас Йон улсаас бол Илхан руу Йоны хааны даалгавраар явж байгаа юм чи. Тэгэд Илхан төрөд ирэхээр нь Илхан Христосийн шашинтай хүн байна. Энийг Европ явуулъя гэд. Тэгээд тэр Европт очиод уулзж байгаа хүмүүс чинь тэр Византийн эзэн хаан, 2 дугаар Андроникос, Францын эзэн хаан, Гуа Филипп, Английн эзэн хаан, урдчил Эдвардс. Тэгээ буцахт нь шинэ паплам сонгогдоод тэгээд тэр Николас гэдэг 4-р Николас гэдэг папламтай уулзаж барьсан. Тэгээд тэр Францын хаад, Английн хаад нь энэ чинь айгүй хүнд гэж зоог өгч бариад явсан багамдаа ер нь тэр үед нөгөө ил хаад нь бол хэдүүлээ нийлээд энэ лал шашныхныг дайрья гэдэг санал тавиад байсан байгаа. Тэгэд нөгөө Европт нь жоохон дотооддоо их асуудалтай байсан болохоор олигтой тийм бүрдүн гараагүй юм билээ. Одоо өмнөх дугаар дээр Сүбэдэ Баатрыг ярихад нөгөө хамгийн том талбар дээр хамгийн их байлдаа хийсэн гэдэг. Энэ хүн бас юу юм шүү дээ. Уугар тэгснэ христэн шинтэй. Тэгээ Юан гүрнээс
олон хаадтай тухайн бичлээ уулцсан элч гэдгээр бас кино хувьд бас сонирхолтой юу Марко Поло. Тийш үү. Бид нар энийг гаргаж харуулах хэрэгтэй байхгүй. Гэтэ энд Америк төв нэгдсэн байсан бол Америк төв рүү ч явчих байсан баг зүгээр Америк төв нэгдэг үл байсан болохоос ш. өөрөөр бичсэн бүтэн тэмдэглэл энэ төр байхгүй. Яг өөр тэмдэглэлүүд Мерсер юм би өөрөө ингэж Марко Поло шиг ном бичиж үлдээгээгүй л дээ. Гэхдээ энэ хүний аяллаа тухай тэгээд тэр нөгөө Францын хааны ордонд, Английн хааны ордонд нөгөөдөл нь бас тэмдэглэлд үлдээсэн байгаа байхгүй. Тэгээд энэ бас Ромын папламтай уулзахад бол тэр Христосын шашны мэдлэг сэлтийн бол Ромын паплам үнэлээд Илч гэхээсээ илүү тагнуулын зорилгоор явсан юм шиг үү? одоо тэр үед ч тэгээд давхар байсан биз дээ. Тийм л ахтай. Зүгээр одоо нэх Бээжингийн хийдийн хамб тэнд очиод цэргийн тагнуулыг идэх магадлал их бага баг. Зүгээр үнэхээр Илхадас тэр Европ руу явдаг нь бол стратегийн тагнуул гэж хэлж болох байх л та. Одоо яг ойрхт орнотыг хоёр талаас нь одоо загалмайтны 10 дугаар аяндаа хийлгээд наанаас нь монголчууд шар загалмайтнууд улжчиад энэ ойрхт орнотыг яагаад Египтэд байгаа мамлюкуудыг буцагчвал яах бол энэ Европын хаадууд ямар хүү байна гэсэн байдлаар үзчихсэн явж исэн байж магадгүй. Эдвардс чинь тэгэд юу загалмайтны 9 дугаар аяндаа юм лөө бас мордсон шүү дээ. Тэгээд амбан яваагүй Египт тавьцаа нэг жоохон байлдж байгаа сүулдэ ч тэгээд олигтой ч үр дүн гарахаа болоо тэгээд мань чинь тэгсгээд нөгөө талаас нь бол Монголын самар жанжин баха би одоо нэрийн сайн санахгүй самар жанжин энэ сериэс орж ирж исэн юм бол би л дээ. Тэгээд нөгөө Монгол цэргийн ирэхээс өмнө наад нөхөр нь буцаад цуцсан. Тэгээд олигтой үр дүн гараагүй л дээ. Робрук ийм болон Карпинигийн тэмдэглэл дээр нөгөө Харорын шашны олон шашны төв байсан. Мэтгэлцээ явдаг байсан. Марко Пологийн кинон дээр бас шандууд юм байсан гэдэг нэг юм. Тэр нэг ирсэн чинь бөөгийн бөөнүүч буддистны лам нар ч ингээд хамт бүжиглээд байгаа муу нэг юм болоод байсан гэж. Яг ер нь Монголын эзэнт гүрэн бол шашны эрх чөлөөг эрхмэлдэг газар байсан гэдгийг бол би тэр бүтэн дугаар ярьсан шүү дээ. Тэрийг тэр Марко Пологийн зохиолоос аваад ч юм уу харуулдаг. Робрук гэдэг чинь бол энэ хар оронд чинь бүр бүтэн мэтгэлцэн болж जैन нэг талаас юу даогийн лам нар орж ирсэн, нөгөө талд нь буддийн лам нар орж ирсэн гэснээр бидрийг өрний шашин гэдэг авчиад лалын мусульманы шашин, католик шашин, үнэн алдарсны шашин гурав нийлүүлээд нэг баг болгоод оруулсан ч байна гэдэг юм уу. Их сайн тэмдэглэлүүд бий. Тэгэхээр зэрэг монголчууд бол шашны юутай байсан гэдгийг тэгээд ойлоо тэр дугаар дээр чинь баг энэ нөгөө Монголын эзэнт гүрний шашны эрх чөлөөний зарчмыг Америкийн үндсэн хуулийн анх дугаар нэмэлт өөрчлөлтөнд хэрэгэлсэн байх магадлалтай энэ төр гэдээ яриад байгаа шүү дээ. Марко Пологийн кино за түүх ер нь эндээс одоо нөгөө нэвтрүүлгийн цаг төгсөж байгаа учраас гээгдсэн ч юм уу эсвэл энэ таны дэвшүүлэгч байгаа тоомлж хэлэх концепц бий. Би бол энэ ч хоёул гээгдсэн гэхээсээ кино шүүмж штэ. Тэгэхээр зэрэг яг ер нь 2007 онд бол судалгаа энэ төр нэлийн хөгжсөн үед болохоор энэ киног нэг арай жоохон амьдрал руугаа ойртуулж одоо хийжээ гэж хэлэх гээд байгаа чи 60-аад оны Чингис хаан нөгөө Омар Шарифийн тоглодог Чингис хаан биш штэ. Холливуудын тийм кино бий. Тэр бол өстөө бөөм бантаа штэ. Жамуухач мэрэгдийн хаан болцсон чи явж явах шиг гэсэн бүртөөч мэрэгдийн хааны охин юм уу жамуухагийн дүү ч юм уу тэр үед бол хөрх Монголын дүүгийг тийм байдлаар төсөөлдөг. Тэгээ Чингис хаан чинь нэг тийм бүлэг дээрэмчтэй ахлагч юм шиг тэгснэ Хятад нутагт очиод Алтан хааны ордон мордонд орж үзэнгүүтээ хүн чи өстөө сайхан юм биш үү заад гэдэг энийг эзлээч гэж яах шиг тийм айгу бантад тийм юм чи бүр шүүмжилж болохгүй шүү дээ. Бүр худлаа юм чи. Энэ кино бол бас нэлийн яасан. Хоёрдугаар яг энэ нөгөө хятад гэж хэлээд байгаагаараа жоохон дүүхийг гуйлаад байгаа болохоос биш. Бол Монголын эзэнт гүрэн гэж ойлголт биш болчиход тэгээ түүхийг гуйлаад байгаа болохоос биш одоо тэн дээр Европынхан тэндээс цаасан мөнгө гэдгийг анх мэдсэн ч гэдэг юм. Тэр бол амар одоо
сонин үзэгдэл гэх юм да. Хятадын мөнгөнд нэмлэгт. Хамгийн анхны монголчуудын хийсэн цаасан мөнгө чи юан шүү дээ. Одоо хятадын мөнгөнд нэмлэгт юан байгаа үстэй тий. Юан гэдэг нэртэй. Юан гэдэг нэртэй. Тэгээд тэр чинь дэлхийн хамгийн анхны чөлөөтэй хөрвдөг цаасан байлаад байгаа. Тэр нь Хубилай хааны үед 1278 онд энд хууль гаргаж нэвтрүүлсэн байгаа шүү дээ. Юан Данжан гэж хууль. Цаасан мөнгийг яаж гүйлгээнд оруулах вэ? Дараа нөгөө цаас юм чи мууд шүү дээ. Муудсан мөнгийг яаж хүлээж авах вэ? Тэрнийг яаж устгах вэ? Тэр чинь бүр бүглүүтэн систем яваад ажиллаулаад байгаа. Тэгэхэд Европчууд тэрнээс ч хойш 17 дугаар зуун гэдэг чинь юу юм 300 жилийн дараа цаасан мөнгө хэрэгжилж эхэлж байгаа шүү дээ. Тийм болохоор өөрхөн Марко Полог 70 удалж ихээс яах вэ тийм. Биеиндээ цаасан дээр нэг юм хэвлээд ингээд үгэнгүүт нөгөөт нь мөнгө байна гэдээ аваад энэ ястаа сайхан пангорж ийн л гэж бодож ирсэн баг л та. За нэвтрүүлгийг одоо ингээд өндөрлөе дөө. Кино маань та бүхэн бас боломжгүй нэг цаг гаргаад үзхийг хичээгээрэй. Нэг тийм удиртай боловч бас Марко Пологийн номон дээр тулгуурлаад бас аль болох бодиттой байдлаар хийхийг хичээсэн тийм кино байна лээ. Өнөөдрийн нэвтрүүлгийг өөр өндөрлөө. Дэлхийгээр тархан суугаа монголчуудын зар мэдээллийн нэгдсэн төв орлоо.com